За улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ нийгмийн даатгалын хуулиудаар өнөөдрийн чуулган амьсгалж байна. За миний хувьд 7 гишүүний хамтаар нийгмийн даатгалын хуулийн ганцхан өгүүлбэр өөрчлөх жижигхэн хуулийн төсөл өргөн барьсан юм а. Улсын их хурлын гишүүн Батлан хамгаалахын сайд Батлут, за мөнх баясгалан, Нарантуяа Наара, Төвшин, Тэмүүлэн, Эрдэнэт инх насан зэрэг гишүүдтэй хамт энэхүү нийгмийн даатгалын хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. За энэ ажил маань бол Эрдэнэт гишүүнээр ахлуулсан Ахмадын хөгжлийг хуулийн хэрэгжилтийг цаашлаад санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн зүгээс бас боловсруулж өргөн барьсан хууль. 2024 онд Ахмадын хөгжлийг дэмжих нэлээд олон хуулиудыг бас өмнөх улсын их хурл баталсан. За энэ дотроо Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөдөлмөрийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах, за мөн түүнчлэн Ахмад насны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүд батлагдсан байдаг. Эдгээр нь юу юм бэ гэхлээр хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар заалтын 145-ын 4 дээр байгаа өмчийн хэлбэр үл хамаарч аж ахуй нэгж байгууллага 50-аас дээш ажилтнтай бол ажлагчдынхаа 2% нь Ахмадыг ажилуулах үүргийг хүлээж байгаа. Нөгөө талдаа Ахмад насны хуулиар нийгмийн даатгалын хуулинд бас чиглэл өгч тэтгэр авч байгаа Ахмад ажил хөдөлмөр эрхлэх юм бол өөрийн хүсэл дээрээ тэтгэврийн шимтгэл төлөхгүй байж болно. Нэгэнтээ тэтгэр тогтоологдсон бол тэтгэврээ аваад тэгээд цалин хөлсөөсөө тэтгэврийн шимтгэлийг ажилтан 8.5%, ажил олгогч 8.5%, ингээд 17% шимтгэлийг төлөхгүй байж болно гэсэн ийм сонголтыг хуулиар нийлцдэг болгосон. За энэ нийгмийн даатгалын хуулийн дээр тухайн үедээ өөрчлөлт орохдоо ганцхан зүйл заалтаар хязгаарласан нь 50-аас 27-гийн 6 буюу 5-ын 1-ийн 1-ээр хязгаарласан байгаа юм. Энэ нь болохоор 20-оос доошгүй жил шимтгэл төлсөн 65 нас хүрсэн Ахмадад үйлчилнэ гэсэн ийм хуулийн зохицуулалт. За мэдээж өндөр насны тэтгэр тогтоолгож байгаа хүмүүс бол 65 нас гэлтгүй наан ч гэсэн хөнгөлтөө нөхцлөөр өндөр насны тэтгэр тогтоолгож байгаа маш олон ийм бүлгүүд байдаг. Хамгийн наад захын жишээ нь бол малчны тэтгэр ердийн наснаас 5 жилийн наан тогтоологдог. За 4 хүүхэдтэй ээжүүдийн хувьд ч гэсэн наан тогтоолгож байна. За хүнд нөхцөлд ажиллаж байгаа, мөн түнчлэн онцгой нөхцөлд ажилласан, за тэгээд цэргийн тэтгэр тогтоологсон маш олон өөр насны бүлгийн Ахмадууд өндөр насны тэтгэр тогтоолгож байна. Тэгээд энэхүү хуулийн төсөл маань ямар өөрчлөлтийг бий болгож байна вэ гэхээр нийгмийн даатгалын хуулийнхаа яг өндөр насны тэтгэр гэсэн 5-ын 1 гэсэн энэ бүлгийг бүхэлд нь хамруулад за дээрэс нь цэргийн тэтгэр авч байгаа иргэд тэтгэрээ тогтоологчхоод за түүний дараагаар дахин хөдөлмөр эрхлэх юм бол өөрийн хүсэлтээр тэтгэврийн шимтгэл төлөхгүй байх энэ боломжийг нээж өгөх ийм хуулийн төсөл. За 25 оны байдлаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа тэтгэр тогтоологсон 62.2 мянган иргэн байгаа бол эдгээрээс 33.1 мянган хүн шимтгэлээс энэ тэтгэврийн шимтгэлээс чөлөөлөгдсөн. За 29.1 мянган иргэн бол тэтгэврийн шимтгэлээс чөлөөлөгдөөгүй. Хуулийн ийм хязгаарлалттай байгаад нас нь 65 хүрээгүй учраас тэтгэврийн шимтгэлээ хэвээр нь төлж байгаа юм а. За тэтгэврийн шимтгэлээ хэвээрээ төлөх энэ боломжийг гэдэг юм уу, энэ хүсэл дээрээ хэвээрээ байгаа хүмүүс ямар боломж байдаг вэ гэхлээр шимтгэл төлсөн сар бүрд нь тухайн анх тогтоолгож байсан тэтгэвэр нь сард 0.125%-аар нэмэгдэх ийм боломжтой байдаг. Дараа жил нь тухайн тэтгэврийн шимтгэл төлсөн сар бүрд нь 0.125%-аар нэмэгдүүлэх ийм боломжтой. Тэгэхээр энийг сая төгрөгөөр бодож үзэх юм бол тухайн сарда 1250 төгрөгөөр нэмэгдүүлээ. Жилийн эцэстээ бол 15 мянган төгрөгийн нэмэлт тогтоолгох нь байна. Гэтэл тэтгэврийн шимтгэлээ төлөхгүй байя гэсэн энэ сонголтыг хийх юм бол тухайн сартаа жишээлбэл ажилтан 8.5% гэдэг чинь сая төгрөгөөс бодвол 85 мянган төгрөг. За мөн түнчлэн ажил олгогч бас 85 мянган төгрөг. Ингээ боддоор гар дээрээ 85 мянган төгрөгийг илүү хадгалах ийм боломж ажилтнанд үлдэх нь байна. За нөгөө талдаа ажил олгогч ч гэсэн тэтгэврийн шимтгэлийн дарамтаас бас ангид байх боломжтой байх нэ гэсэн үгээ. Ийм учраас эдгээр хуулийн заалтын энэ Ахмадуудыг тодорхой хэмжээнд ийм
юу гэдэг ялгарлсан байгаа байдлыг арилгах хуулийн төслийг санаачилж өргөн барьсан. За засгийн газар яг одоо нийгмийн даатгалын хуулийг бас өргөн барихдаа энэ заалтыг бол хүндсэн байлээ. Гэхдээ бидний одоо хууль санаачлагчдаас одоо арай өөр заалтаар хүндсэн байгаа буюу 5.1.1 биш 5.1.2 буюу тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 наснд хүрсэн эрэгтэй 55 наснд хүрсэн эмэгтэй гэдэг ийм заалтаар одоо өөрчилж оруулж ирсэн байлээ. Тэгэхээр бидний одоо өргөн барьсан хуулийн дээр нэгдүгээрт одоо малчин орж ирж байна, за эмэгтэйчүүд орж ирж байна, за мөн түүнчлэн хүнд хортой нөхцлүүд орж ирж байна, мөн цэргийн тэтгэвэр одоо орж ирж байна. Тэгэхээр бидний одоо өргөн барьсан байгаа хуулийн төслийг хилцэх хэсгийг шийдвэрлэж өгөөд харин хилцүүлгийн явцад одоо ажлын хэсгүүдэд нэгтгэх одоо ийм саналыг бол ажлын хэсгийн зүгээс гаргаж байгаа. Ингээд шигтгэснээрээ тодорхой хэмжээнд энэхүү одоо боломжийг олон одоо ахмадуудад бас бий болгох боломж бүрднэ гэж үзэж байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Хэлсэн дэмжиж өгөхийг хүсье.